Бага насны хүүхдүүд нэмэлт витамин болон эмийг үнэр харагдах байдлаас нь олж ууж хордох тохиолдлууд илбэг байдаг. Харин өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн байдлаас олж эм ууж хорддог. Он гарснаас хойш хүүхэд эмэнд хордох тохиолдол 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн 2025 онд хүүхэд эм ууж хордсон тохиолдол 1000 гаруй бүртгэгджээ. Энэ нь өдөрт 2-3 хүүхэд эмэнд хордож байна гэсэн үг. Гэтэл он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 800 орчим хүүхэд эмэнд хорджээ. Өөрөөр хэлбэл эмэнд хордох тохиолдол 2 дахин нэмэгдэж өдөрт 5-6 хүүхэд эмнэлэгт хандж байна. Дийлэнх нь болохоор цочмог хордлого буюу 85.5% нь болохоор санамсаргүй тохиолдлоор эмийн бодис бол залгсан байдаг. За эмийн төрлөөр нь авч үзэх юм бол витамин нэмэлт хичээлийн бэлтгэлүүд бол хэрэгэлсэн. За тэгээд мөн сэтгцэд нөлөөлөх юмнууд ибупрофен, за тэгээд нөгөө хүчин намдаах юмнууд аягүй хэрэгэлж байна. За гих мэдчлэн. За тэгээд эмийнхэн төрлөөр нь ингээ авч үзэхээр мэдээж нөгөө бидний эмийн санд дэдэг те гэртээдэг эмийн төрлүүдийг илүү хэрэглээд байгаа хгүй. Тэгэхээр энэ гол шалтгаан нь юу байгаад байна вэ гэхээр санамсар болгоомжгүйгээр нөгөө залгих за эцэг эхчүүдийн хараа хяналт одоо судлах тохиолдол байна. За жилдээ дунджаар одоо манай төвд бол нэг 200-аас 300 орчим эмийн хордлогонд өртсөн хүүхдүүд бол ирж хэвтэж эмчлүүлж тусламж үйлчилгээ авдаг. За түүнээс гадна бол яралтай тусламжийн тасгаар одоо үзүүлээ зөвлөгөө аваад буцдаг тохиолдол бас дийлэнх хувь эзэлдэг. Иргэд хэрэгцээ шаардлагатай нийцсэн эмийг эмч эмзөвчийн заавар зөвлөмжийн дагуу тодорхой тун тодорхой хугацаагаар уух ёстой. Харин хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүйгээс гадна эмийг зөв хадгалах нь хордох эрсдлийг 60-аас 80% бууруулдаг байна. Хадгалах хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүй. Дээрэс нь яг тэр эмийг хадгалах зөв нөхцөлд нь хадгалсан байна уу гэдгийг нь бол иргэд заавал нөгөө гэртээ хадгалж байгаа тохиолдолд анхаарч явах ёстой. За одоо эмийн санч гэдэг юм уу эрүүл мэндийн байгууллагуудад бол тэр нөгөө хөргөөр хадгалах юмуудыг бол нөгөө тусгай температурын горимтой нөхцөлд хадгалдаг. За тасалгааны температурт бол тасалгааны температурт гэдэг ч юм уу энэ нь болохоор тавих холбогдох стандартуудаараа нөгөө манахаас хяналт тавиад бас явцдаг. Одоо мөн тухайн мэрэгчлэтнүүд ч гэсэн одоо эмийнхээ хадгалтанд бол байнга хяналт тавьдаг. Иймээс эмийн зохистой хэрэглээ чухал байна. Энэ зөвхөн хэрэглэгч эмч эмзөвчээр хязгаарлагдахгүй бүх иргэн анхаарал хандуулж байж эмийн хордлогыг бууруулах боломжтой юм а. Түүнчлэн насанд хүрэгчид эмээ ил задгаа орхихгүй, хүүхдийн гар хүрэх газар тавихгүй, аль болох далд хийж хүүхдэд эмийн хор хөнөөлийг тайлбарлаж өгөх нь шаардлагатай байна.